Сайн байцгаана уу? Намайг Жавхлан гэдэг. ENC League of Legends-ээр EDC ролоор тоглож байгаа. Би багасаа ер нь гэртээ өнждөг тийм ээ. Айгу интроверт хүүхэд байсан л та. Тэгээд бос хүүхдүүдийг бодвол гэртээ айгу их өнждөг байсан. Тэгээд багасаа компьютераар суугаад тоглоод янз бүрийн тоглоом тоглоод тэгэл өдрөө өнгөрөөдөг байсан. Бага ангитаас хагсаар хичээлж байгаад дунд анги руугаа волейбол ороод тэгээд ер нь одоо хүртэл волейбол тоглож байгаа. Төрөл төрлийн зүйл турших дуртай. Нэг юм сонирхож үзэл бүтэн 1-2 сарын зориулдаг юм тэгэл. Би нөө багасаа League of Legends гэх тоглоомыг тоглосон. Тэгээд миний idol ингээд Faker гэдэг хүн байдаг. Professional тоглох гэх юм цаанаас ингээд доцоос ингээд огшооч ч юм уу. Айгу тийм тэмүүлтэй байдаг гэсэн. 5 дахь ингээд би нэг ахында хэд хоног очиж хонж исэн. Тэгээд би тэр үед чинь яг 1-6 тоглож аваад тэгээ Warcraft тоглоо тэгээ явж байгаа. Манай уял ах League of Legends нэг тоглолдог гэсэн. Тэгээд бид нэг комдэр нээлжил суугаад тоглоод би тоглож дуусаад манайх League of Legends тоглоод тэр тоглоомноо сонирхолтой харагдаад ахаараа заалгаад тэгээд тэрнээс хойш гитэ ком авахлаа тэгээд гэрээсээ тогтмол лол тоглолдог болоо. Ингээд тоглохоор яагаад ч юм илүү high fun мэдрэмж авдаг та тэрнээс лолоос бол байнга тийм мэдрэмж авдаг гэсэн. Бас лолын тэмцээнүүд про тоглогч нарын ярилцлага тэмцээнтэн үзэнгүүд айгу тийм өөрөө болох хүсэлтэй байдаг гэсэн. Тэгээ яалтчгүй лол Монголд нэг тоглогч байдгүй тэгээ тийм өсөлтөө их байдгүй болохоор тэмцээн нэг зохион байгуулагддаг. Гэтэ тэмцээн болонгууд нь байнга тогтмол ордог. Ээж авчин тэгээд яг хиндээ ял эсэргүүцэн л тийм. Компьютер тоглоом ингүүт л айгу нэг тийм болохгүй бүтэхгүй талаас нь маань жоохон баг тийм биз. Одоо олонгууд арай өөрөөр хардаг болоод би ч тэгээ бас нэг хэд хэдэн тэмцээнд яваад иччихсэн тэгээд одоо гайгүй дэмждэг. 8 дугаар ангид хаа Game Arena гэдэг PC-ийн зохион байгуулжсэн тэмцээн. Хамгийн ихний тоглолтоо санд л та тэр тэмцээн их юм. Map-а ингээд манайх бүгдийг нь алдсан ингээд Nexus нь л үлдсэн байгаа. Тэр Nexus нь бас талж хожигдох юм дээр ингээд 5-5 дайн болоод тэрэн дээр айгу клачлаад comeback-л хожижсэн нэг тийм тэр айгу бод болсон. 2023 онд IESF гэдэг International E-sport Festival гэдэг хятадд тэмцээн болж исэн. Тэрэнд нь яг Монголоос яг энэ багтаага баг явж исэн баха бүрэлдэхүүн. Мэдээж яг тийм том тэмцээнд орохыг амар хүсдэг байсан. Тэгээд тэр насан чинь амар гоё санагдсан л та. Тэгээд дахиад илүү олон тэмцээнд оролцоод байр эзлэх юм уу. Тэгээд тийм энэ League of Legends гэдэг тоглоомыг Монголд нэг таниулмаар санагддаг байсан. Өөрөг баг шиг баг болоод ингээд хоорондоо нийлээд бэлтгэл хийгээд явж исэн Divinity гэдэг 2020 онд Continue year болж исэн. Тэгээд бүгдээрээ яг онлайнаар манай багийнхан яг Европод төлхөө байлдаг байсан. Тэгээд би бол Монголдоо тэгээд онлайнаар тэмцээнд оролцоод нэг бэлтгэлийн журам гаргаад хоорондоо ярилцаа тоглоод тэгж явж исэн. Тэгээд 2022 он болоод манайхан ялцгүй амьдрал ирэхээр тоглоомоос ингээд тэр зайгаа бариад тэгээд би болохоор яг одоогийн байгаа бүрэлдэхүүний нийлээд тэмцээнд оролцоод гэсэн. Одоо бол би шүтээсийн компьютерийн сүлжээгээ сууж байгаа. Тэгээд хичээллэх хажуугаар тоглоод тэгээд явж байгаа. Тэгээд зэрэгтэй хугацаанд айгүй их зүйл боддгийм байлээ. Халагдаад юу болох яах их гэдэг. Лолын хувьд бол мэдээж би лолыг орхимоог байгаа ч гэсэндээ яалтчгүй хичээл сургуультай анхаарал амьдралынхаа төлхөө явъя гэж бодож исэн. Тэгээд нэг том тэмцээн болоод нэг оролцож үзээд ямар нэг үр дүн гарах чадахгүй бол би энэ лолоос жоохон олдъё гэж бодож байгаа. Тэгээд энэ тэмцээн байгаа миний үр дүн тооцоолох тэмцээн ч гэж магадгүй гэж харж байгаа. Хамт тоглолтын гэсэн хүн надад хэлсэн л дээ. ENC-д явах байгаа Монголоос ингээд хүмүүс бүрэлдүүлсэн байгаа гэдэг. Тэгээд би яг бүртгэлээс нь өмнө ч юм уу манай хүн хол цаг нь таарад надад холбогдсон. Тэгээд амьдсандаа л амар баярлж байна. Үр дүн л амар тодорхойлох тэмцээн болохоор тэрэнд нэг тийм догтлохын хажуугаар амар сандрал ихтэй байгаа. Анх тэмцээнд ороод ерөөсөө топ 4-т л ороод идэв гэсэн. Тэгээд нэг зорилго нь яг тэмцээнд нэгт орж үзэх гэх юм уу тэгж хүсдэг байсан. Тэгээд 2020 оноос нөгөө нэг Divinity-гийн багтаага бэлдээд нэг тэмцээнд төрүүлж исэн. Нэгээс нэг тэмцээнд ч гэсэн ороод бас төрүүлж исэн. Тэр нь нэг тийм achievement болсон гэх юм. Нэгт орчихсон Монголдоо нэгт ороод үзчихсэн. Тэгээд гадаадын том тэмцээнд оролцоод бусад хүмүүстэй өрсөлдөөн санагдаж байгаа. Солонгосын багаас Faker орцсон байсан л та. Тэгээд одоо энэ qualify тэмцээнд нь оролцоод үнэхээр qualify хийжвэл би үнэхээр амар баярлах хаа. Fakerтэй тоглолтод очиж чадвар зураг даруулна гэж бодож байгаа. Тэгэл одоо хэрэг үнэхээр очичвал тэгэл найзууд байгаа бүгднээ энийг хараа гэж бүгднээ бичээл тэгэл
Амьд тоглолттой байгаа. Мэдсэн амин хилдээд олцоод амжилт авах юм хичээж. ENC League of Legends-ийн EDC-ээр олоор оролцох гэж байгаа. Үндэсний жигшээ багт оролцох тийш таатай байна. Тэгээд манай багийг дэмжээрэй. Бусад оролцож байгаа багийн бүрэлдэхүүн, тамирчтай бүгдийг дэмжээрэй. Баярлалаа.